Тэг яг тэгээ бустер тэгээ дээрэс нэг мэдээ байгаа нөгөө Билли Доновантай шинэ гэрээ сонгосон. Тийм. Би тэрийг бас ойлгоогүй шүү дээ. Би тэрийг ойлгож байгаа шүү дээ. Яагаад? Билли Донован ч ийм бүрэлдэхүүнийг плейнд байлгаад байна гэдэг чинь харин сайн дасгалж болоод байгаа юм шүү. Би бол тэгж бодоод шүү дээ. Аа. Тийгч бол гэхдээ Билли Донов OKC-д байгасаа л NBA-д байгас гэж дасгалжуулах гэж. Надад бол зүгээр яг нэг тоглогчоос яг хамаг гарах юмыг гаргахтаа л сайн. Одоо Дерозноос ч тэр, Лавинаас ч тэр энэ иди чи одоо нөгөө нэг Макс гэрээ хийх боломжийн үлрэлийн Билли Донов өгсөн бохгүй юу бүр. Тэгээ Билли Донов чинь коллежд руу аим мундаг дасгалж байна. За нөгөө Ол Хорфордтой 2 жил дараалал дөрүүлдэг ч юм уу тэгээ коллежд бол маш мундаг юм нөгөө нэг CV-г бол бүтээж чадсан. Тэгээ яг NBA-д бол яг юм нөгөө ялагч багийг бол бас бүрдүүний явж тэр дээрээс нь бас өөрөө ч бас сайн дасгалж болохгүй магадгүй. Гэхдээ зөв би бол Билли Доновыг бол Булсын магадгүй одоо байгаа хамгийн сайн дасгалжуулагч ойрын үед бас хамгийн сайн дасгалжуулагч бодно шүү дээ. Билли Донов Булс хоёр ч нэг ингээд сайн байгаад плейнд ороод ийн гэдэг чинь нэг математикийн зарчим. Хасахын нэмэг.